хөхөл яозон дээл. Энэ бол зуны тэрлэг дээл гэсэн үг. Давхар тэрлэг дээл. За хаваастай тэрлэг, хөвөнтэй тэрлэг дээл гэж байна. За өвлийн одоо өстэй хурган нэхий одоо дотортой дээлнүүд гэж байна. За эмэгтэй одоо хатан дээл. Эмэгтэй эхнэр дээл гэдэг маань одоо хавчиг татвартай буюу одоо өснийхаа энэ хавчинд 3, 5, 7, 11 гэсэн одоо ийм сондгоо тоотой одоо алт мөнгө шүр сувдан эдлэлтэй ийм одоо хавчиг татварыг зүүснээрээ одоо бэлэг бэнчингээ бас нэг тодорхойлох, хүнд одоо бас гайхуулах ийм дээл хувцснуудыг өмсдөг байсан юм байна. Тэгээд манай одоо энэ бараг эхнэрийн энгэрийн мөрний гоо, арын мөрний гоо, хажуугийн бэлэг гэд бүгд л одоо нөгөө мөнгөн эдлэл, хатуу цагаан эдлэлээр ингээд чимдэг эхнэр хүнээ. За эрчүүд нь болохоор одоо гартаа саахан алтан мөнгөн бөгж бэлзэг зүүдэг. За дээрээс нь шүр сувдан эдлүүдийг хүүхэд жухтынхаа хүзүү хоолонд нь зөөж өгдөг. За ийм одоо бас баян баргууд гэж бас улбаатай. Энэ одоо энэ нэртэй явсан. Яагаад баян баргууд нэртэй явсан гэвэл одоо ам хэл сэтгэл санаач баян эд хөрөнгөнч одоо арвин ийм одоо байсан байна. Эрт цагтаа бол тэгээд одоо бол сүүлийн жилүүдэд 5, 6 төрлийн одоо барга дээл хувцсыг бид нэр одоо орчин цагт орлож өмсөж байна.